Сайн байцгаана уу? Намайг Бата гэдэг. Би зүүн хараа дахь ачааны вагон засварын депогийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байна. Одоо та бүхэнд вагон депогийн нутаг дэвсгэрт зорчих болон ажиллах үед мөрдөх аюулгүй ажиллагааны үндсэн зааварчилгааг танилцуулъя. Зүүн хараа дахь ачааны вагон засварын депод зорчих, ажиллах иргэн ажилт нь депод нэвтрэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байна. Төмөр замын аюултай бүсэд зорчих үед галт тэрэг сэлгээний хөдөлгөөнөөс болгоомжлно. Зам хөндлөн гарахдаа 2 талын хөдөлгөөнийг шалгаж замыг 90 градусаар эгц хөндлөн гарна. 800 м-ээс дотогш ойртон ирж байгаа хөдлөх бүрэлдэхүүний өмнөр урьдан гарахыг хориглоно. Зам төмөр суман шилжүүлэгдээр гიშгэхийг хориглоно. Байгууллагын дотор засгаар зорчихдоо аюулгүй замналаар зорчно. Хос дугуй, тэрэгэнцэр, үүрэн кран болон бусад хөдөлгөөнд хоног төхөөрөмжөөс болгоомжлол. Цэх, тасаг, ажлын байранд байх технологийн зориулалттай сувагт унах, хий гიშгэж, гэмтэж бэртгэхээс болгоомжлол. Депогийн зам талбайгаар зорчихдоо аюулгүй замналаар зорчно. Авто машин, механизм, сэрээ тачигчийн хөдөлгөөнөөс болгоомжлол. Депогийн цэх тасагт зорчих үед хамгаалах дуулга малгай, хантаац өмснө. Цахилгаан хэрэгсэл, утас, залгуурд хамгаалах бэлийгүү хүрэх, дур мэдэн асаах унтраахыг хориглоно. Тоног төхөөрөмжийг дур мэдэн ажилуулах, ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн аюулгүй бүсэд нэвтрэхийг хориглоно. Зам талбай ажлын байраар дур мэдэн сэлбүүцэх, ажилтнуудын анхаарлыг сарниулах үйлдэл хийхийг хориглоно. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт утаад тамхи татах, ил гал гаргахыг хориглоно. Хэт өндөр болон нарийн үсгийтэй гутал өмсөж, депогийн өрөө тасгаар зорчихыг хориглоно. Чихвч зүүх, хөгжим сонсох, гар утас ашиглахыг хориглоно. Шаардлагатай үед аюулгүй бүс болон амар хөрөөнд гар утас ашиглана. Аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа.